Зяюуцхан бамбарнууд минь. Зяк өнөөдөр хэдүүлээ өмнөд Солонгосын алдарт Whispering Corridors-ыг дуусгах удаа. Эхний 5 ангийг нь хэдийнэ ярьсан тул одоо сүүлийн анги болох 2020 онд гарсан The Humming. Гэснээс нэрээ манай бамбарнууд Тоорогийнхаа Facebook пэйж рүү ороод лайка дараад хүлээж аваарай. Facebook дээр заримдаа кинонууд YouTube-ээс төрүүлээд орно шүү за. Instagram ч гэж Тоорогийнх нь хувийн зүгээр ганц л Instagram аккаунт байд юм чи нэ хэрэггүй л гүдэ те. Зяк тэгэхээр Whispering Corridors цувралын төгсгөлийн анги болох The Humming кинороо орцгоё. Нэгэн сурагч охин орхигдсон гэмээр өрөөнд боомлогдсон өнгөрсөн харагдах ба засварчин ах цонхон голох гэж байгаад хадаастай цонхонд даруулж буугаар кино маань эхэлнэ. Энэ охин бол манай киноны гол дүр Хаяон. Харин хажууд хоёр нь бол нөгөө л нэг сургуулийн ховжийг хөөцөлдөж явдаг хоёр сурагч. Энэ бондогрыг нь бондок, нөгөө энэ шүмбөгрийг нь шүмбөк гэдэл дуудаа авчээ. Хичээлийн шинэ нэгэн өдөр эхлэхэд сургуулийн шинэ дэд захирал болох үний ажилдаа ирдэг. Шинэ захирал үнийгээ хэдүүлээ зүгээр захирал гээл дуудаа авчээ. Шинэ захирал бусад багш ажилчдтайгаа танилцж байхад энэ хөгшин ерөнхий захирал нь их л муухай харьцаж харагдана. Охидын сургуулийн од эрэхтэй багш хичээлдээ орохдоо манай Хаяоныг хичээлдээ ороорой гэсэн ч манай хүн нээх тоодоггүй. Одоогоор сурагчдыг орохыг нь хориглочихсон бүр үүдийн локроор дарчихсан байгаа нойлын өрөө рүү манай Хаяон сониучрхан орох ба манай Хаяонч тэр шин захиралч тэр нэг л сонин эвгүй зүйлс харагдах нь тэр. Шинэхэн захирал маань коридороор алхаж явхад гадаа усан борооноор нэг охин харагдах ба гаран очвол нэг хөлөндө гутлахгүй байх ба юу ч хэлэхгүй алхаад л яваад өгнө. Шинэ захиралч санаа зовон араас нь даган явсаар манай Хаяонтай таардаг. Нэг бороонд нь орчихсон сурагч харагдвуу гэхэд манай Хаяон үгүй л гэдэг. Маргааш нь хичээлийн үеэр өнөө од багш хичээл орж байхад манай Хаяон ёстой л нэг нохоо утсан ч гэж тоохгүй л байх ба мэдээж л багш нь тэсвэр алдаад маш их уурлана. Манай Хаяон энэ багштай нэг л сонин их л дургүй юм шиг байгаа. Хаяон ч нөгөө хориглосон эвгүй өрөөнд орон эморон суухад түрүүн багшид харагдсан хаалганы хугархаа бариул өнгөрөн ирнэ. Шинэхэн захирлыг гэртээ харж байхад өнөө шүмбөг гарч ирээд манай бондокийн имээ тэнд дэлгүүртээ хамтдаа хүүтэн мууцгаая гэж хамт явна. Захирал болон сурагчид хамтдаа юм ууд сууж байхад бондокийн имээ их л эвгүй айсан шинжтэй л харагдах ба манай шинэхэн захирал маань олон жилийн өмнө өөрөө энэ сургуульд сурч байсан тухай хэдүүлээ олж мэднэ. Нөхдүүд ч тэгвэл та тэр сүнстэй гэгдэх өрөөг мэдхүү гэхэд захирал юм санахгүй байгаа мэт л гайхаж энэ үеэр өнөө ааштай ерөнхий захиралч мөн сугны уснасээ манай шинэ захирлыг хуучин энэ сургуульдаа сурч байсан тухай олж сонсдог. Бондок шүмбөг хоёрч тэр хичээлийн үеэр өнөө эвгүй өрөөний тухай сүнс энтергээл ярьж байгаад багштай нэг сайн госуулхан тэр. Манай Хаяон шинэхэн захирал дээр очиод та үнэхээр бидний тал байж чадах уу? Тэгвэл би нэг зүйлийг хэлмээр байна л гэнэ. Тэр нь өнөө од гэгдэх багш нь манай хүнд бэлгийн дарамт учруулсан тухай байдаг. Ингэснээр өнөө од багш мэдээж сургуулийн хурлаар орох ба өөрийг нь манай Хаяон араас нь тэрч байгаа дүрсийг харуулan бусад багш ажилчдаа үгүй тэр сурагч өөрөө надад дурлцсан юм аа гэдэл аваа ичдэг. Бусад багш нар нь ч гэсэн сони юмда Хаяон ч нууг нь үлгэр жишээ сурагчдаа бүр ангийн дарга байсан бистэ гэдэл гайхаа ярилцсан. Шинэхэн захирал үүнийг нь Хаяонд хэлтэл мэдээж л манай Хаяон та итгэхгүй байгаа мó би яахлаарэ тэр новшо тайртай байдаг юм гэдэл маш их уурлаад яваад л өгдөг. Шаартай золиг оройн шин захирлын гэрлүү өнөө 20-т өрөөнөөс олсон хаалганы цоожоо шидээд цонхыг нь хагалчихсан тэр. Өнөө бариулыг нь барин их л уртаа гараад Хаяоноос энийг хаанаас олсон гэтэл манай хүн танд ямар ч хамаагүй гэдэл маргалдаж гарна. Шин захирал хар шөнөөр өнөө бариулаа барин сургуулийн нөгөө 20-т өрөөний үүдэнд эртэл гинтэл нэг юм сонсогдож эхэлдэг. Сургуулийн хүлэмжнээс ямарваа нэгэн цэцгийн ваар ч юм уу хайгаад байгаа нь их л сонир харагдана. Гарган авсан модон савнууд дээр өөрийнх нь үний болон өөр нэг дээр нь Жион хэмээн бичсэн байдаг. Бодвол өмнө нь өөрөө сурдаг байж байхдаа нэг найзтайгаа л хийсэн цэцгийн сав юм шиг байгаа. Ерөнхий захирал манай шинэхэн захирлыг дуудуулснаа тэр асуудал үүсгээд байгаа Хаяонгийн сурагчийг сургуулаас сөөхгүй мүү. Гэхдээ манай захирал одоо удахгүй төгсхийн оронд дэмий байхаа мөн тэр багш нь ч гэсэн өөрөө зүгээрээ л гэсэн хэмээн хэлхэн тэр. Тэгснээр ерөнхий захирал нь чи нэрээ өмнө нь энд сурдаг байсан гэлөө хэдэн онд вэ гэхэд манай захирал би сайн сандгүй маа гэж гараад явчихдаг. Манай шинэхэн захирал гэртээ харж байхад
Химэн зүүдлэн сэрээд маргааш нь сэтгэл зүйчдэр очин ярилцаж байгаа нь харагддаг. Өнөө бариулыг сэтгэл зүйчтэй үзүүлээд нэг гутлахгүй охин надад харагдаад байна. Би өнгөрснийг санамаар байна. Яг юу болсон тухай мэд хэрэгтэй байна гэдэл хэлдэг. Хөөрхийн шинхэн захирал маань өмнөх ой санамжаа алдсан юм шиг байгаа. Нийнх уу ховсон эмчилгээ эхлэн эмчин чи лифтээр доошо бууж байна. Ахлах сургуулийнхаа үйлөө буцаж байна гэдэл ховс эхлэхэд манай шин захирал өөрийн хуучин дурсамжаа жаахан ч гэсэн санаж эхэлдэг. Өнөө цэцгийн савн дээр нэр нь байсан Жион найзтайгаа хүлэмж дотор элдвийг ярин суух ба гинтэл найз нь их л сандарсан зүр зураг харагдах нь тэр. Эмчилгээнээсээ гарan явхад бас л өнөө эвгүй царайтай охин харагдах ба нэгэн цэрэг залуугаас яагаад ч юм их л айж байгаа харагддаг. Бондокийн найз Шүмбөг байнга л камер өрөн влог маягийн хийж явдаг ба Бондокийн эмээг шалсаар байгаад яриа авахар болдог. Шүмбөг ч эмээ та энэ хотод хэр удаан амьдарч байгаа юм бас та манай шин захирлыг яаж мэддэг юм яриад өгөөч гэхэд эмээ би энд 50 жил амьдарч байна. Эннээс цааш ярьж болохгүй гэдэл Шүмбөгийг хөөгд гаргадаг. Оройн болоход манай хаяон шин захирлын өнөө 20-той нойлын өрөөнөөс гарч явахыг харах ба араас нь орвол мэдээж л баригдана. Манай хаяонч би таны тэр цэцгийн савыг харсан. Нэг дээр нь таны нэр байсан. Нөгөө нэр Жион хий юм. Гэхэд захирал нь хамт энэ сургуульд сурж байхдаа өгсөн найз минь байгаа. Гэхэд өнөө эвгүй сүнс харагцаар л байна. Манай хаяонч гэсэн зөрүүлээд манай нэг найз бас энд өнгөрсөн. Энэ өрөөнөөс өгсөн хүн мэдрэгддэг. Таны эсвэл миний найз байж болох юм. Гэхэд шин захирал айгаад шууд хаяоныг чирээд өрөөнөөс гардаг. Өнөө эвгүй сүнс нь харагцаар л байдаг. Шин захиралч гэртээ бүр айсан шинжтэй байж байхад маргааш нь ангийн өөр нэгэн сурагч шин захирал дээр ирээд надаас муу сурлагатай байсан сурагч шууд л ангийн дарга болчихлоо. Энэ нөгөө од багштай их уулзаад байсан гэдэл нууцаар хийсэн бичлэгээ үзүүлэх нь тэр. Мөн энэ од багш нь энэ сургуулийн үүсгэн байгуулагчийн ач хүн юм гин. Захиралч өмнө нь хаяоны хэлж байсныг ахин санаж нэг л сэжиг авах нь тэр. Оройн болоход өнөө од багш нэгэн сурагчийг даган явах ба манай хаяон очоод шууд л та сурагч нарыг 50 өрх дахиад ангийн хүүхдийг минь алах гээ юу гаж нонтон минь гэдэл нэлээд ууртаа хэлдэг. Тэгтэл өнөө багш нь үнэн муухай энэснэ би юу ч хүсэж шаардаагүй штэ. Тэр үед ч тэр одоо ч тэр гэж хэлээд л яваад өгнө. Кадр солигдож өнгөрсөнд юу болсон тухай харуулхад манай хаяоны найз өнөө багштайгаа бас л тохироо хийж ангийн дарга энтер болж гэрт нь очсноор багш нь арх уулгад цогтоож байгаад нүцгэн зургуудыг нь аван үүгээрээ байнга дарамтлан бэлгийн хүчээр хийлэл үлддэг байсан тул өнөө 20-той гэгдэх өрөөнд орон амиа хорлон өнгөрсөн байж. Тиймээс л манай хаяон энэ багшигаа бүр үздэггүй л байсан юм байна. Өмнө нь нөгөө багш нарын хурлаар хаяон багшигаа тэрвэрч байсан бичлэг нь хөөрхөө найзыгаа аврах гээл тэр зургуудыг нь устгаад өгөөч гээл гуйж байсан бичлэг юм байлаа. Нүүл явдал одоо үедээ ирэхэд өнөө од багш нь жирэмсэн их нартайгаа уцаар ярьж дуусахад одоогийн нөгөө ангийн дарга болсон сурагч нь гэрт нь ирчихсэн байх ба яг хувцаа тайл гээл зураг авах гэ таблетаа байран зогсож байхад хонх дугран манай шинхэн захирал шууд л ороод ирдэг. Ер нь одооноос энийг од багш биш ер нь гаж донтон гээл дуудаа авчээ. Гаж донтой багш өвдөг сухран суугаад би энэ сурагчийг огт хүчлээгүй шүү. Энүүхэндээ зохицуулчихъя гэхэд манай шин захирал шууд л боогоод баарг л алах тогтдог. 8-тай голтой нь үлдээгээд өнөө сурагчийг алив явъя на таблетыг нь ав гэдэл гараад явдаг. Маргааш нь болоход өнөө байлаар ерөнхий захирал нь манай захиралд над асуудлаа чимээгүй өнгөрөө манай сургуульд л гай болно. Ер нь тэр сурагч өөрөө яах гэж эрэгтэй багшийн гэрт нь очив. Бас чи тэр сэтгэл зүйчдэр очиод байгаа гэсэн үнэн үү гэхэд манай шин захирал тийм ээ би нойргуудалтай байгаамаа гэж зөөлрүүлээд хэлэхэд эцэг эхчүүд сонсвол яах юм сэтгцэн эмгэгтэй хүн захирал болголоо гэдэл шууган штэ. Ингээд л манай захирлыг загинжаагаад хөөгөөд гаргадаг. Энэ байлаар ерөнхий захирал ганцаараа сургуулиас гарахаар явж байтал өнөө гаж донтой багш чинь хамаг баримтууд нь байгаа таблетаа алдсан тул боож өгөх гээд байж байтал манай хаяон бүр шийдсэн янзтай худлаа нөгөө 20-той өрөөнд утсаа үлдээж байгаад утсаа тэнд мартчихлаа хамт ороод аваад өгөөч л гэн. Бадвал найзынхаа сүнс нь гаж донтой энэ багшийг нь аваачиж өгөх гэж байгаа юм шиг байгаа. Үүнийг нь манай шин захирал харчихсан шууд л араас нь явдаг. Өнөө 20-той өрөөнд орсноо нууцаар цахилгаан борохыг барьчихсан чамаас уулж өгсөн манай найз энд амиа хорлсон шүү дээ. Мэдхүү чи энтер гэдэл ярьж байхад өнөө гаж донд нь цахилгаан борохыг нь мэдчихсэн байх ба манай хаяоныг шууд л зодож ухаан алдуулдаг. Шин захирал өнөө өрөөнд орон хаяоныг аврах гэж байхад гаж донтон шууд л араас нь боож аваад чамааг ирснээс хойш бүхэл зүйл болохоо байчихлаа. Ингээд л алах гэж үзэх ба ашгүй гараас нь мултарч чаддаг. Нэлээд алалцаж байгаад гаж донтой нөхрийг нэг нойлын бүхийг тэгээ төгжтөл битүү утгорхоо болчихсон байх
ба бүр нэг тасарсан толгой байх нь тэр. Гаж донтой нөхөрч айн усран гараад манай хаяоныг алах гэж байхад шин захирал маань таблетыг чинь хаана байгааг хэлж өгөө битгий алаач гэдэл манай хаяоныг аварч чаддаг. Гаж донтой багшч баярлан гяс очоод таблетаа автал шин захирал шууд л өнөө бариулаараа сүлбэж шатнаас түлхэн унгааж муу гаж донтонг ашгууныг цааш нь харуулах нь тэр. Манай захиралч гэртээ харин өнөө таблетыг нь пэйжэнд хийж устгаад өглөө нь оршуулгын газар очин хин нэгний булшиг эргвэл чулуун дээр нь үл танигдах нэгэн хэмээн бичсэн байдаг. Хичээлч эхлэхэд хүүхдүүд гаж донтон багшийг өнгөрсөн байгааг олж харан тэрүүгээр нэг боо юм болж сургууль дээр онц байдал зарладаг. Нэг сурагч өнөө 20 өрөөний урдуур явж байгаад нэг юм сонсож урд нь байдаг локерыг нээтэл өнөө балиар ерөнхий захирал ёстой л нэг амь тавихын наагур байдалтай л олддог. Мэдээж сургууль дээр цагдаа нарч ирж манай шин захирлыг аваад явдаг. Яг sorry дундуур нь гяс нэг юм хэлчихэ манайхаа. Торонекос хүүгийг үздэг хүмүүсийн бүхэл бүтэн 65% нь үзээд л байдаг мөртлөө саба огт дардггүй хүмүүс байт юм билээ. Тоор одоо урам өгөөд бас араас нь орох гоё цувралууд, гоё кинонуудыг цаг алдалгүй үзэхийн тулд саба заавал дараад өгөөрэй бамбарнууд минь. Ойрдоо сабан ч ихсэхгүй үзэлч гсэн буураад тоорон жоох урамгүй байгаа шүү. Яг буцаа кинонд орцгоё. Өнөө бондок эмээгээсээ манай захирлыг цагдаа нар аваад явчихлаа штэ. Яг юу болсон тухай та хэлэхгүй мүү гэхэд имэн би энэ тухай хин нэгэнд хэлвэл тэд намайг аваад явчих нь хэмээн нэг сонин зүйл хэлээд л яваад өгдөг. Энэ нь хэлж болохгүй их л аюултай нууц юм шиг байгаа. Бондок шүмбөг хоёр ч өнөө влого хийнгээ 20-т өрөөнд ортол гинтэл өвөрч муудсан таазнаас нь толгойгоо цогцос буугаад ирхэн тэр. Гонжоо ухтын цагдаагийн хэлцээр манай захирлыг нэгт гаж донтонг алсан бас нэмээдийн толгойгоо цогцтой холбоотой юу гэж байцааж эхэлдэг. Гаж донтонг бол өөрөө алсан гэд хэрэгээ хүлээх ба харин толгойгоо цогцтой би бишээ олон жилийн өмнө надтай хамт тэр сургуульд сурдаг байсан манай найз Сонжиё алсан хэмээн хэлдэг. Мэдээж энд нь цагдаа нар огт итгэдэггүй. Кадр солигдоход манай захирал өнөө сэтгэл зүйчдээр очсон байх ба ахин ховсон эмчилгээ хийхэд өмнө нь яг юу болсон тухай хэдүүлээ олж мэддэг. Манай захирал багада сургууль дээр найз Жионтойгоо байхад гинтэл сургуулийнх нь гадаа цэргийн машин ирж хоёр цэрэг гарч ирээд харуулыг нь шууд бороохотож унгаад буудаж алан охтуудыг ч мөн алхаар араас нь хөөн сургууль руу орсон байдаг. Хоёр найз салан зүхтахад манай одоогийн захирал нэг ангид орон ширээнд орногдсон бол найз Жион өнөө одоогийн 20-той гэгдэх 0 руу ороход нэг цэрэг нь хаалганых нь бариулыг буудан унгаад араас нь орон охиныг хүчирхийлж эхэлсэн байдаг. Найз Жион хүчирхийлүүлж байхдаа өнөө байн гараад байсан хаалганы бариулыг авах гэтэл өнөөх цэрэг нь гаранд нь шууд зоож Жион харин цэргийн зүйлтээр нь толгойроо зооход сурагч охиныг бороохотож ухаан алдуулаад явсан байдаг. Энэ үед одоогийн бондокийн эмээ замын хажуу жижиг гудамжны хоол ажилуулдаг байсан ба цэргүүд хажуугаар нь явхад ард талын ачаан дээрээ манай одоогийн захирлыг ачаад явсан байдаг. Тийм л учраас бондокийн эмээ харсан зүйлээ нууцлаад л байдаг байсан юм байна. Кадр солигдож одоо цаг үедээ ирэхэд манай захирал маань шүүхийн сэтгцийн эрүүл мэндийн төв дээр байх ба эмчин бүх шинжилгээнийх нь хариуг барьчихсан нэгэн зураг үзүүлэхэд манай энэ захирал болон хэдүүлээ яг бодит жинхэнэ үнэнг олж мэднэ. Учир нь манай энэ захирлын яриад байгаа найз Жион яг үнэндээ өөрөө болж таардаг ба тэр цэргүүд машиныхаа ачаан дээр ачин явсан сурагч охин нь найз Жион байсан байдаг. Зүв зүгээр хичээлдээ явж байсан охин цэргүүдэд хүчирхийлүүлж бие болоод сэтгцийн маш их охирол авч цочролд орон сэтгцийн маш том гэмтэл авснаар болсон үйл явдлуудаа мартаж санаж бодлаад л байсан байлээ хөрхий. Тиймээс л байнга эмчилгээнд явж юу болсон тухайгаа санах гэж л их үздэг байж. Яг үнэндээ манай захирлын дөнгөж сургуульд ажилд ороод харсан хүүхэд нь огт байгаагүй. Гудамд явж хахад машинд мөргүүлсэн охин ч гэсэн огт байгаагүй. Гэрийнхээ хаалгыг ч мөн өөрөө эвдэлсэн байдаг. Тиймээс ч өмнө нь нэг цэрэгтэй таарахад шууд л маш их айж учир зүггүй л ам өршөө гээд лөөдөөс нь алхаа хавсран гуйсан байдаг. Найз Жионыг нь цэргүүд машиндаа ачин авч явсан учраас л цогцсон огт олдоогүй ба нөгөө булшин дээр очиход чулуун дээр нь үл танигдах нэгэн хэмээн бичсэн байж. Нөгөөрч зогсохгүй сурагч байхад нь нөгөө ерөнхий захирал нь ангийнх нь багш байсан ба амар зүйл болсны дараа хүртэл чиний үгэнд би яаж итгэх юм хүн амтнд битгий хэлээрэ сургуульд болно надад гай болно гэдэл сурсан зангаараа хаяаж явсан учраас ерөнхий захирлыг манай шин захирал өөрөө хороосон байдаг. Манай хаяон нөгөө 20-т өрөөнд орон тол руу харан энэ өрөөнд амиа хорлон өнгөрсөн найзтай хандан нөгөө гаж донтой багш чинь өгчихсэн шүү эцэст нь чадлаа хэмээн хэлж манай захиралч хаалганы бариулаар зоолгосон гарны сорвоо харан машин барьж буугаар кино маань төгсдөг.
Мэдээж манай бамбарнууд бүгд л гайхаж байгаа бах тий. Гэнэт юун зэргүүд гарч ирээд аллах хүчирхийлүүлдэ явчих ваа гэд. Энэ тухай кинон дээр огт тайлбар нь гардггүй ба тоорон интернет тухай сайн судлаад үзсэн чинь энэхүү анги нь Өмнөд Солонгос улсын Гванжу хотод 1980 онд болсон бодит түүхэн хэрэгтэй холбоотой юм билээ. Энэ нь юу вэ гэвэл 1979 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Чоны ялагдсны дараагаар 1980 оны эхээр цэргийн генерал Чондуван төрийн эрхийг булан авч цэргийн хяналтыг улам чангатгаснаар хаасайгүй бослого өмнө гарч эхэлсэн байдаг. Хамгийн том бослогуудын нэг нь энэ киноны үйл явдал гарч буй Гванжу хотод болсон ба дийлэн хүмүүс нь оюутан сурагчид байсан байдаг. Тэгснээр 1980 оны 5 дугаар сарын 18-нд цэргийн генерал Чондуван тусгай хүчний цэргүүдийг жагсагчдыг хүчээр тарах тушаал болгосноор хаасайгүй хүчирхийлэл аллаг эхэлсэн байна. Энэ үүмэний үеэр зарим цэргүүд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж гин зэмгүй хүмүүсийг хүртэл дураараа алж бүр цаашлан 10 жилийн охтыг хүртэл дураараа хүчирхийлж наалж хэдсэн гашуун түүхтэй юм байна лээ. Албан тоогоор 200 гаруй хүн амь өргөцсөн гэж ярьдаг ч хүмүүс бол үүнийг 1000 давсан хүн өнгөрсөн ч гэж бас ярьдаг. Энэхүү гашуун түүхтэй бослого өмнө нь Өмнөд Солонгос улсын өнөөдрийн ардчлалыг бүтээхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдал гэж үздэг юм байна лээ. Энэ солонгосчууд кино хийхдээ нэр гой мессежүүдээ бас л гоё эвийг нь олоод холбочих юм тий. Энэхүү Whispering Corridor цувралын нийт 6 киноны туршид багш нарын хүчирхийлэл, сургуулийн бүл эдэлт, ижил хүүснээ сонирхох тухай, дайны гашуун түүхүүд гэл ёстой нэг зэвүүн сэдвүүдийг аюулгүй эвтэхнэр дурдаад л оруулчихж байгаа юм да. Яг тэгээ сүүлийн анги нэг иймэрхүү байлаа. Бүх 6 ангийн турш хамт байсан бүх бамбарнуудаа маш их баярлаа. Дараагийн цувралуудаа бэлдээд эхэлчихсэн тул манай бамбарнууд юу ихэ мэдж байгаа штэ тий. Сабадараад зүсгэлээ хүлээж байгаарай.